Бид Монголоор байх, Монголон алдах гэсэн хоёр туйлын дунд амьдарч байна. Өссөн орчин ахуйгаасаа болоод бидний Монгол уламжлалын тухай мэдлэг ойлголт эрс ялгаатай. Ардынхаа мэдлэг ухааныг танин мэдэх үндс нь мал аж ахуй гэдгийг эрдэмтэн судлаачид болон малчид хэлж сургасаар ирсэн. Гэвч үр хүүхдийн мал ахуйтай ойр өсгөх боломж хүн бүхэнд байхгүй. Харин малын зүс, нас, янз бүрхийг ялган таних уламжлалыг хаанаас ч сурах боломжтой. Сурахын эхлэл мөн урайлга болгон энэхүү нэвтрүүлгийн үзэгч та бүхэндээ зориулж байна. Малын зүсийг ялган таних нь. Монголчууд бол нүүдэлчний соёл иргэншлийн төв болсон юм нутаг шүү дээ. Монгол хүн бол хөдөө буудэд мал сүрэгтэйгээ байгаль орчинтойгоо зохицож амьдарсаар өнөөдрийг хүрсэн гэж хэлж байна. Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдрал ахуйгаа хоол хүнсээ залгуулж явахдаа малаан адуулан маллаж, арчлан хамгаалж, унаж, эдэлж яг л одоо нэг гэр бүлийн бүрэлдэхүүнт ингэж амьдарч ирсэн олон зуун жилийн түүх байна. Таван хошуу малгай адгуулан малж ирэхдээ олон төрлийн мэдлэг ухааны уламжил байгаад байна. За тэрний нэг нь бол ерөнхийдөө малыг шинжих эрдэмтэд ороод тэр дундаа энэ зүсмийн шинжиж байгаа нэг ийм айсав байх шиг байна. За нөгөө дөрвөн улирлын цаг агарын эрсдээс уур амьсгалтай болохоор тэр болгондоо таарсан, тохирсон, онцлогтой уйлдсан ийм зүсмийн малыг өсгөж үржүүлж ирсэн байна л да. За энэ нь бол одоо яг тэр хүүтэн сэрвний улирал тэсвэртэй, халуун дулааны улирал бас тэсвэртэй ийм зүсмүүд ерөнхий байдлаар байгаад байгаа. За ингээд цаашаагаа бол мэдээж энэ бол соёлын олон утга агуулгыг бол агуулад явж байгаа жишээтэй. Тэр дунд малаан, зүслэх, нэрлэх, инкрилэх, имбридэх, дуудах энэ олон өвийг, энэ олон үгсийг, энэ олон нэрлэлтийг гаргаж ирсэн юм арт. Ер нь дэлхийн хүн төрлөختөн оршиж байгаа, амьдарч байгаа ахуйгаасаа их хилэн баяжуулж байдаг. Монголд бол малын зүс заасан одоо 1000 хол гарсан үг байна. Одоо энэ монгол хэлийг бүтээсэн буюу зохиосон ард түмэн малчин ард гэж би үздэг. Тийм учраас монгол хэлний үгийн сангийн дийлэнх хувийг бараг 70% нь малын тухайд үгийн сан эзэлж байгаа. Мал ороогүй зүр цэцүүг, мал ороогүй өрмөцөл зам зохиол гэж бараг байхгүй Монгол. Таван хошуу малын ашиг шим, хүнд үзүүлэх амжилгын шидэн зүсэнд нь байгааг малчин түмэн танин барьжээ. Иймээс аливаа эдлэг амьдарч байгаа газар орны онцлогтой тохируулан өсгөн үржүүлж ирсэн уламжлалтай. Тиймдээ бид цагаан гүүний саам, улаан үнэний сүү, цагаан ямааны сүү гэх мэтчлэн ямар зүсмийн малын ашиг шимийг юун тэргэлхээ тун сайн ажин шинжиж амьдрал ахуйдаан хэрэгэлсээр иржээ. Аливаа амьтныг амьдралын хөвшлийн ингээ өөрчлөлттэй зэрэг гений өөрчлөлтөнд орчдөг. Өөрөөр хэлбэл ингээ өсөж үржээд амьдралын хөвшлийн одоо зүгээр атар тарга явж идэг адуугчин чөдөрлөгийн чөдлө, унахын унаад, саахын саагаад, бөлгүүлэхын бөлгүүлээд, уралдахын уралдаад ингээ амьдралын олон хөвшилд ингээд ирэхээр аяндаа тэр генд нь өөрчлөлт ороод олон янзын зүснүүд гарч ирсэн. Тэгэхээр нэгийг нөгөөгөөс нь ялгахын тулд энэ олон зүс үүссэн. Аливаа амьтан зэрлэг байхтай ганцхан зүстэй байдаг. Чон, үнэг, хатгай, хулан, тах боддоо ганцхан зүстэй үздэг. Хэрвээ эднийг гэрийн дижэмэл болгоод амьдралын хөвшлийг өөрчлөөд адуутай адилхан, тэмээтэй адилхан болгох юм бол тэр аяндаа
100 жилийн дараа олон сүстэй болж хувирна. Малаа танихгүй байвал одоо маллахад бол бас хэцүү. Одооны цагт бол малаа бол сайн мэдлж багаасаа малаа зүсэлд таньдаг байх хэрэгтэй. Тийм учраас малаа зүсийг бол ерөн хооч үедээ бол сайн зааж зөвлөж малчтал өгөх нь зөв юм шиг байна. Малтай харьцаж байгаа хүүхдүүд бол малын зүсээр таньдаг. Гол зүснийхээ малыг бол онцлоод тэнд тэдэн хойно тэдэн ямаа байх хэвээр гол зүсний ямаа маань алга байна. Энэ хаашаа явж үгээд дор нь бүртгээд тоолоод тоогоо гаргаад одоо энэ тэнд үлдэж оцсон байдгийг бол олж ирэх шишээний. Айлын малтай нийлж энэ дээрх юм бол хайгаад зүсээ өгөөд олчдаг. Ийм чанартай. Нөгөө нэг хагасан бүтснээр амралт болохоор өдөө ирж аав ээжтэй тусалдаг. Бор, хүрэн, хээр, хонгор халдсан, хүрээ халдсан, тэгээд саарал алаг, хүрээ алаг, тэгээд чин хонгор алаг юм бол зөндөө байгаа. Хүрэн цэсмэ хатан дуртай. Яагаад гэвэл манай хатан миний хамгийн унах дуртай хүрэмэр байдаг болохоор. Өөр хонгор халдсан цэсмэ хатан гоё гэж яддаг. Хонгор халдсан цэсмэ хатан чинь нөгөө нэг яг унаа явахаар гоё нөгөө нэг хоол муулаас харахад содон тэгээд хонгор халдсан цэсмэ хатан гоё гэж яддаг. Монгол хүн алсад бэлчээрэлж яваа малаа ерөнхийд нь бараан, бүгэн голдуу гэж ялгана. Энэ нь үндсэн өнгө хар ба цагаан гэсэн хоёр төрөл байна. Бусд нь завсрын өнгө юм а. Өөрөөр хэлбэл цагаанд хард цагаан байдаг нь нэг ч яг ижил зүс байдгүй баталгаа юм а. Адуу, үхэр, ямаа, тэмээг их биеийн зүсээр ангилж болдог болов хоньёг ихэвчлэн толгоон зүсээр нь шил цагаан, хар хүзүүд, хар толгойд, хар халзан, бор толгойд, хув хар, бор гэх мэтлэн содон шинжээр ялган дүрсэлдэг. Буурлжихтэй бор ургана. Энэ болохоор бор алзан урга. Бор алзан гэхээр энэ нөгөө энэгээр ингээд цагаан магаантай урсан. Тэгээд тэгэхгүй энэ хоёр шанаа нь ингээд бор болохоор бор алзан гэж. Энэ улаан урга. Улаалаг. Ийм бордууч гэмээр улаандч гэмээр ургыг улаалаг гинэ. Энэ болохоор час улаан урга. Улаан. Тий. Улаан урга. Тэгэхээр монголчууд олон мянган жилийн тэртээ адуу гэршүүлсэн байгаа. Хээрээс нэг хэдэн 10-аад тийм бор зүстэй адуу хөөгд ирчилдэ. Ирээд барьж яваа хазаарлахын хазаарлаа, ногтлохын ногтлоо, чөдөрлөхийн чөдөрлж. Ингэж яагаад аяар аажимдаа амьдрал дасгаад тэр хээрийн сэлхнээс бусдыг нурандаа гаргаж үзээгүй амьтныг ингээд гэршүүлээд. Тэгээд тэр үедээ монголчууд бэлгшээгээд хээрээс олж ирсэн гэд хээри адуу гэд нэрлэж гэж. Тэгээд хэлний хэмнэлийн зарчмаар хээр адуу болоод хээр гэдэг орон байр заасан тэмдэг нэр нь тэмдэг нэр үүрэг гүйцэтгээ зүс цаас өгүүлсэн. Энд олон зууны туршид. Тэгэхээр Монгол адууны унган зүс бол хээр зүс. Тэгэхээр Монголд малын зүс заасан үгс бол юуны өмнө монголчуудын сэтгэлгээтэй холбоотой. Зүс олширх явцдаа зүсийг нэрлэх арга зүйтэй болсон байна. Өөрөөр хэлбэл байгаагаар нь нэрлчих юм уу? Хар бол хар, цагаан бол цагаан гэх. Үгүй бол ямар нэгэн юмтай зүйрлээд нэрлэх юм уу, тийм ээ? Өөрөөр хэлбэл зээртэй адилхан гараад ирвэл зээрдч гэх юм уу? Хулантай адилхан гараад ирвэл хулч гэх юм уу? Ингээд нэрлэлтийн арга замууд бий болж эхэлсэн. Тэр явцдаа өнгөний бэлэгдэл, нэршлийн бэлэгдэл гэдэг одоо ийм юмнууд төгөнд дэлгэрч гисэн.
За хоны яма улаан хар халдсан, хар толгойтой, шар халдсан. Тэгэл улаан алаг малаг гэж янз л байгаа л да. Энийг л одоо хар алаг хоног гэлгэндэ. Шар халдсан, шар нүдэн гэж ярьд юм да. Энэ одоо хар халдсан гэдэг юм да. Энэ ч гэсэн адилхан одоо хар нүдэн гэх юм байна да тэрийг. Хоёр шанаг ингээд таваар байгаа үстэй. Тэгээд энэ нүүрэн дээгүүр юм халдсан. Тэгээд хар халдсан гэж ярьж байна. Энэ одоо нүднийхээ тэрүүгээр ингээд хартай байгаа үстэй харамтай. Эннийх бол харамтай биш хар шанаатай болохоор хар халдсан гэж. Тэгээд энэ ч одоо ингээд хонгон цагаан гэдэг шүү дээ. Ямар ч хар мар энэ тэдэ толон олог байхгүй. Энийг бол одоо улаан халдсан юм аа гиндэ. Одоо энэ нүрээр одоо ингээд цагаантай. Тэгээд бусд нь улаан биетэй болохоор тэгээд улаан халдсан юм аа гэж ярьдэн шүү дээ. За улаан халдсан, хар халдсан, хар, цэггэр, цагаан. Тэгээд одоо алаг бол янз янз алаг байж болно шүү дээ, тий? Хар алаг, цэггэр алаг, улаан алаг гэж байж байгаа шүү дээ. Монгол хүн бол маш их ажигламтгай, ажигч, ярхай, ой тогтоол сайтай. Тэр мал болгон одоо жишээлбэл нэг 1000 хонь байлаа гэхэд холоос ороход бүгд цагаан цустай харагдана. Яг ойртой дотонд ороод нэг нэгээр нь бариад үзвэл 1000 өөр цус байна. Тэр энэ 1000 өөр цусыг чи монгол хүнийг хараад бордлоготой хоньоос өөрхөн бордлоготой хураг гарлаа гэж эзэн малчин чэйж чинь. Маргааш өгдөө нөгөө их хүү хоёрыг дор нь ялгаад хүүлчих. Тэр энэ бол гадаад хүнд бол их арвах боломж байхгүй. Тэгээд энэ өнгө удгийн гоо сайх байгууллагыг тэр чигээрээ өнгө юм. Тэр энэ бүхэнтэй холбогдуулаад энэ монголчуудын өнгө зүсний бэлэгдэл маш агуу. Энд чинь зөвхөн нэг мал аж ахуйтай холбогдоод байгаа юм биш. Гоо сайхантай, урлагтай, ёс заншилтай, аж ахуйтай тэгээд цаашаа малын нөгөө малын мэлэг зүйтэй их холбогдсон. Малын өвчнөд хүртэл холбогдсон. Монголчууд бол 3 янзаар л энэ бүх зүсийг нэрлсэн байдаг. Нэгдүгээрт байгаа өнгөөр нь хар адуу, цагаан адуу, хар юм аа. Тийм ээ. Хоёрдугаарт зүйрлэл нэрлэх гээд аливаа юмтай байчаа зүйрлэл. Хондоо шаргагүй тийм шаргал өнгөтэй зүйрлж штэ. Гал нар алттай зүйрлдэг штэ шаргадуу, алтын шарга. Тийм ээ. Гал шарга. Тэгээ тэрнийг юмны өнгөтэй зүйрлээд нэрлэж штэ. За 3 дугаарт нь бэлэгшээг нэрлэдэг. Ер нь монголчуудад бэлэгшээг цээрлэх ухаанд их суралцсан хөөс өрөлттэй ард түмэн штэ. Малчид болон эрдэмтдийн ажиглалтаар адууны зүсийг эцэг, бусад малын зүсийг их талаас нь төрдгөө гэж үздэг. Олон зуун хонтой айл гэгтэл оройд хотлуулахын өмнө ерөнхийд нь ажиж зүсэлж бүртгэн. Нэг бүрчлэн тоолохгүй ч гэсэн баримжаалаад бүртгэдэг сонин овдис байгаа. Зожиг, хоцордог, тасардаг, содон ааш авиртай малыг бүртгээд харахаар бас баримжаан гарчихна. Аж төрхүй ёсны энэ арга ухаан мал хүн хоорондын харилцаа, малаа таних мэдэх, эрдэм ухааны олон зууны уламжлалын дүнд үүсэж хөгжижээ. Бид малаасаа суралцаж, танин мэдж, урлаг гоо зүй, байгалийн сайхан бүхнийг малаараа дамжуулан хүртэж ирсэн хүртэж байгаа ард түмэн билээ. Тэгээд энэ 20 жилийн судалгаан дотор бол ардын аман зохиолын одоо материалаас адууны зүс түүс эхлээд ухаандаа Монгол ардын дуу хөхөд 1400 дуу гүдсэн байт юм бэ. Тэндээс одоо ингээ адууны зүсийг түүс. Тэгээд үлгэр, домог, туйл, ертөнцийн 3-аас асуулаа бүгдээс нь адууны зүсийг эхлээд түүс. Тэгээд хангай гав хээр талын 33 азрах адууг зүсийн тооллого хийсэн.
дурын. Азар гадуу гэдэг чинь 15-аас 27 адуул байгаа шүү дээ. Тэгээд ингээд үзэхэд 33 адуу азарга нь ямар зүстэй. Их нь ямар зүстэйгээс үл хамааран хамгийн олон байсан нь хээр зүс. Тэгээд хээр зүс бол Монгол адууны унган зүс гэдгийг баталсан. Миний судалгааны одоо шинэлэг одоо нээлтэн тэр. Тэгээд нөгөө хээр зүсийг чинь дахиад аваад үзсэн. Яагаад энэ ингэж юм? За нэгдүгээрт олон байна. Аливаа юмны унган ген бол алдагддаггүй юм мэдээс. Одоо ч гараад харсан хээрэл бол олон. Ер нь адуу хээрчл харагд. Яг тэр унган зүс гэдэг чинь ерөөсөө тийм бат бөх юм байдаг шүү дээ. Ийм. Хоёрдугаарт Монголын аман зохиол магтаал ерөөл адууг дандаа хээрцс мөртлөө. Шарга хөх мөх гэж зөвсөж болно шүү дээ. Ухаанда баруун өндөгөр бараантан байдаг. Бараан хээр адууны чинь буян шиг дэлгэрдэх байгаар байж их шít. Тэрнээс энэ чинь өөр зүс байж болно шүү дээ. Яагаад тэгдэг вэ гэвэл тэр унган юм адууг бол унган тэр зүсээр нь төлөөлж шүү дээ. Моллор сайхан толгой тэ морин эрдэн дундаасан бугун шинжин бүрдэлсэн булчин шимсэн товойсон хурдан шинжин бүрдэлсэн шавар хөлсөн живтарсан усан хөлсөн нурсан совдон хөлсөн вэнжгэнсэн галахын сайхан хурдуудаас авчид зармын дурдвал алдар суутай 10 хээр аврах хээр ивлэг хээр идэр хээр монгол хээр солин хээр суман хээр сүрэн хорын хээр сандуу жовын хээр олон хурдны эзэн оном манлайн аврах хэрээ. Ер нь цадсан бол цагаан азрах тавь гэж үг биш үү? Монгол хэлний доктортой хэлцээлийг энэ нэгжүүчүүд бол энэ аж ахуй эрхлэлтийн өв сангийн мэдлэг ухааны хоримтлал шүү дээ. За үүний ч утгаараа барагдахгүй бараан хээрийн удам гэдэг байна. Шүрэн зээрд адуу энэ төр гэж тойс дээр гарч штэ манай талын баатруудын адуудс нь бол тийм. За нөгөө шоломсын юм уу нөгөө дүүл нь бол бас л нэг тийм муухай цоохорнууд ч байдаг юм уу. Одоо жишээлбэл жангарын тойл дээр жангарын ундаг морин 10 зэл зээрд морь байна. Нөгөө зээрд 10 зэл зээрд. Тэр зүгээр зээрд биш. Тэр зээрдийг бүр утгажуулаад 10 зэл зээрд гэсэн. Тэр 10 зэл гэдэг нь ямар утгатай вэ гэхээр бүр тэр хурд хүч хөдөлгөөн нөгөө эд шид эрдэм ухааны зааж байгаа ийм хэллэг баг. Тэр энэ туйлын баатруудын ундаг моринууд эдэж хэрглэж байгаа энэ юм нь бүгд одоо тэр өнгө цэцтэйгээ бэлгшээлтэйг холбоотой. Гэтэл нэг жоохон муу талын гэдэг юм уу сөрөг талын дүрийн одоо тэр унжава морин тийм нэг орог саарл үнсэн саарл гэдэг юм уу тийм муу цусны одоо адуу байх жишээ нь юм. За тэр барагддгүй бараа хээрийн удам гэдэг чинь ер нь энэ нэг адууны хээр зүсэм гэдэг бол альч бүс нутагта арай нэг тийм унлаг эдлэгээндээ аль чөлрөлт арай нэг мах бөхтэй яс хүндтэй арай нэг товирдуухан унаардаадаг ардын дуун дээр бид нар өхөн мэднэ одоо сум хөрмөр гэл байж идэг тийм ээ. Тэр чинь өдрийн цагаатай өндөр бормор гэл нэг сайхан хөх бор зүс энэ төр байх нь шүү дээ. Энд чинь унлаг эдлэгээ сайтай юм аа л хэлээд байгаа. Түүнээс арай нэг жахан цайвардуу болоод нэг чаргардуу ингээл нэг нарны морд энэ төр гараад ирэхээр бол тэр зүс минь бол таашаадгүй байх нь. Зүс гэдэг чинь өөрөө хөрсийн заагаад байгаа юм бол зөвхөн адуун дээр ярьлаа гэдэг чинь. Малын өнгө зүсний нэр томьёонд зөвхөн тэрэл малын тухай үг хэллэг элбэг тааралддаг. Ийм үг хэллэг өөр малд төдийлөн тохиолдохгүй. Жишээлбэл адуунд хээр цавдар, ногоон, зээрд, бор алаг, хээр алаг, улаан буурал, усан цэнтэр, хонинд хар хүзүүд, улаан хүзүүд, хар нүдэн, бор нүдэн, хар түрүүт, бор түрүүт, хундан, хув, таг, хар, бор, улаан толгойд. Ямаанд орг, зэгэл, манхан, хар, хөх халзан. Үхэрт хар, бор, улаан тарлан. Тэмээнд зандан, хүрэн, улаан, солбоо, холбоо, соёо, хананг хэзэргээр нэрлэж зүсэлдэг байна. Хар зүсэн бол хүчтэй. Хар адуу бол хүчтэй, бяр чадал сайтай ийм адуу байна. Энэ юутай холбоотой юм бол хар өнгө бол гэрэл шингээдэг өнгө. Тийм учраас нарны туяа бол бүх гэрлийн нийлмэл. Тэр дотор байгаа бүх гэрлийг хар цусны адуу бол өөртөө шингээж идэг. Нэгийг ч ойлгож чаддаггүй. Хүмүүс ягаад 100 цагаан хувцсан өмсдөг. Гэрлийг ойлгох гэж.
Тэгтэл ямар ч гээлд ойдоггүй туяа гэж байна. Тэр нь бол хитьягаан туяа, үүлтрийн туяа гэж ярьдаг. Энэ үүлтрийн туяа гэдэг бол цагаан цусмын одонд байна. Биеийнх нь бүтцэж шингэцсэн байна. Одоо сүүн дэмч гэдэг юм аханд. Өөрөөр хэлбэл цагаан цусмын адуу даараг бариг гэдэг чинь нарнаас ирж байгаа гэрлийг ихэнх нь ойлгочтой. Тэнд ойдгүй ганц үүлтрийн туяа шингэсэн байдаг. Тийм учраас цагаан гүний саа муугаад элэг цусны өв чинь сайн гэдэг байгаа үст. Шинжлэх ухааны үндсээр ингээд баталж байгаа. Тэгээд дээр үед бол элэгний өвчнийг цацраг туяа гэдэг юмар эмчилж хийсэн. Цацраг туяа гэдэг чинь бол хитьягаан туяа байхгүй юу? Нэр томьёо гэдэг хөгжлийг илэрхийлдэг. Манай улс шиг мал ахуйн нэр томьёотой улс дэлхийд байхгүй нь мал аж ахуй манад их хөгжсөнийг харуулдаг. Малын тамганы нэр гэхэд 1200 гаруй, зүс 500 орчим, им 20 гаруй, шүд нас хүйсээр ялгсан нэр 100 илүү гээд оочвол тоонгүй олон. Малчид малаа өнгө зүс, галбир, хэлбэр, тамга тэмдэг, явдал, янз ааш аяг, дуу, мөрөөр нь ялган таниж нэрлэж чаддаг нь малчин түмэн гэдгийн баталгаа билээ. За дэлхүүн ер нь тэгэл халдсан хон, хардлахойтой хон, улаанлахойтой хон гэдэг ингээд өртгөө байна. Арай илүү байгаа нь. А ямаан дээр ч гэсэн одоо нөгөө улаан ямаа, хар ямаа хоёр гэдэг чинь одоо дэлхүүр байна. Зүсний дэлхүү бол тэгж л байна газар ердөө. Алдаг мал яах вэ? Тэгэл одоо тавьсан эцгээс их эцгээ дуурайгаал алга гарлаа, хар алга гарлаа, улаан алга гарлаа л гэж одоо яринтаа бид нар бол одоо энэ тэнд одоо нэг халуун шуутай мал амлахта халдсан цагаан хойноороо, ундан цагаан хойноороо гэдэг одоо ийм л одоо бэлэгдлэл байхаас одоо яг зөвөр нэг эдэж уух тал дээр тийм онцлог гэж бодоод яахгүй л тий. Өөр яг бэлэгдлээ бодох юм бол халдсан цагаан хойноороо, ундан цагаан хойно энэ төр гэж одоо ярьдаг л одоо ганц бэлэгдлийн зүснүүд бол эднэр л юм байгаа. Ингээд ус голд байлаа, ингээд нэг голд юм уу нэг жалгад хүн байлаа гэлдэг чул зайлшгүй л за тэдний адуу тийм азрахтай, ийм эцэг малтай, ийм зүсмийн адуу гэдгийг бол ингээд автоматар кодлогдож чэйжилж үйдэг юм байх нь л дээ. За энэ бол одоо мэдээж бид хүн өнөөдөр сургалт юм уу, боловсролын юм дээр аваад үзэх юм бол өдөр чинь хүүхдийн ой тогтоолтыг сайжруулах ч байдаг юм уу, одоо сэтгэн бодох чадварч байдаг юм. Маш олон төрөл зүйлийн ач холбогдолтой болж хөрөмшүүлдэг тийм үү. Аж ахуй дээр бол өдөр чинь зүгээр энгийн шаардж байдаг байх нь шүү дээ. Чинь зүсээр нь зүсэлж, имээр нь, тамгаар нь нүдэл чэйжиж тогтоож байдаг юм учиртай. Тэгэхгүй бол одоо малд нүдгүй хүний хөх нүдэн гэж ярьдаг. Ямар ч хэл одоо за адууны хажуугаар шогшоол гараад ирэхтэн за ямар азрахтай адуу байна гэдэг. Азрахын чарсан юм байхгүй, тамгын чарсан юм байхгүй. Дотор нь ямар зүстэй, содон зүстэй, бөгөн зүстэй юм байсныг мэдэх юм байхгүй. Тэгэхээр хөх нүдэн гэдэг. Тэгэхээр эн чинь бол малын зүс мэдхгүй хүн бол за нэг жаахан бүтэл мотой болоо явждаг. Малын зүс мэдж байгаа хүнийг бол малд нүдтэй гэдэг байгаа шүү дээ. За энэ их малд нүдтэй хөөхөд за энэ бол гайгүй нэг малч болох юм байна гэдэг. Тэгвэл малтай хүний дэргэд байгаа тэр малч хүн гэдэг юмны эрхэмлэх нэг чанар нь, мэдлэг нь, эрдэм нь малын зүсийг тогтоох, чэйжлэх, нүдлэх юм л юм байна л да. Энэ л одоо мэдлэг юм байна. Энэ бол хамар цагаан хардлагатай байна. Энэ хамран дээр яг энэ чинь цагаан байгаа болохоор тэгээд хамар цагаан хардлагатай байна гэж байна. Хонь цайж өсдөг, харлаж барагддаг. Өхөр улааж өсдөг, цайж барагддаг гэсэн үгний цаанч мал сүргийн зонхлох өнгө ямар байвал зохистой тухай өвгөд сургажээ. Мал маллна гэдэг нэрэл марксизмаар заалгахгүй өвөрмөц ухаан юм аа. За юу юм нөхдөс. Нэг хорог очоо бариад ир мэдээ. Тэгээ хоргоныхон зүсийг мэдэх юм бол алсан малчин болох юм бас нэгдүгээр шат нь болж штэ тийм ээ. Тийм учраас нэг хорог очоо бариад ир.
Манай чи ямар урга вэ? Улаан урга. За улаан урга. За энэ күшээч сайн байж байна. За энэ ямар урга вэ? Улаан урга. Саби. За миний үгийн урга ямар толгойтой? Ямар урга вэ? Бар толгойтой. Анцэн бар толгойтой урга. Урга ингэ зөв төвөрдөг. Хөлийн ингэ зөвөрдөг. Ингэ төвөрдөг. Бар толгойтой урга. Ястай зөв бэн. За миний үгийн ямар вэ? Хартлагатай. Хартлагатай халтар урга байна. Араш халтар доо ийм төстэй болохоор доогоох ингэж халтар гэж хэлдэг юм дөө. За миний үгийн ямар вэ? Хөгтлөгтэй урга. Хөгтөлгөтэй урга. Тий. Хөгшөөтэй хөгтөлгөтэй урга гэдэг юм байна да. Хормууд тавьчих эхлээд. Хормууд тавьчих. Тавьчих. Энэ ямар төстэй байна вэ энэ? Энэ шар алдсан энэ урга нь. Энэ бор алга урга. Тэр хоноо нааш нэргүүлж. Ямар ч хэлсэн хургаа бараад зүслээд давхар нь бол зүсэлдэг л болж ямар ч хэлсэн. Малын одоо онцгой зүснүүд гэж байна л да. Хондоо нэмэлт зүснүүд шүү дээ тэр чинь. Одоо сартай морь гэх юм бол хөрөн морь ч сар байна, зарим үед хээр дунд цус байна, хул хонгортой ч одоо сар байна. Тийм ээ. Цавдэр гэдэг нэг завсрын өнгө байна. Цавдэр бол хээр цавдэр байна, хар цавдэр байна ч гэдэм өнгө тийм ээ. Цавдэр өнгө гэдэг бол энэ завсрын нэг тийм өнгө. Сар гэдэг бол бас толгойд байдаг зүс. Хөл хавиргаа бол булаг тийм ээ. Шээр алаг. Одоо тэр онцлох тодорхой хэсэг байгаа газраар нь нэршдэг. Өөрөөр хэлбэл бөөр алаг, шээр алаг, хээр алаг, тохом алаг, дэл алагч гэдэг юм уу. Ингээд тэр тодорхой жижиг хэсгээр нь онцолж нэрлсэн зүснүүд их байна. Зарим хураангуй зүснүүд байна. Хондоо бор алаг морь бай гэж бодъё. Тэгвэл тэр чинь амьдралын ус хэлсгэд борлог морь болчих. Хар алаг морь заримдаа харлаг морь болчих юм тийм ээ. Хээр алаг морь зөндөө хээрлэг гэж нэрлэн зарим нутагт. Тийм ээ. Ийм янзтай. Тэр чигээрээ агуу их том соёл байгаа. Тийм учраас хүүхдээ ядаглаад багаас нь мал нүдлүү сурах хэрэгтэй. Энэ хот газрын хүүхдээ ч гэсэн аймын төвийн хүүхдээ ч гэсэн аав ээж нь болж ивэл зунтаа нэг хөдөө айлд очиод тэгээ морь зүслэл. Манайхан хүүхдээ яаж одоо их сайхан мал нүдтэй болдгоо юм бэхээр тэр өвөө нь тэр голын захад 2-3 адуу явж яхад нөгөө ачгүйгээс асууж байгаа. За ямар зүсний мал байна? Толгой нь хайшаа харж байна, баруун зүүн тийшээ харж байна, ус ууж гин үү, өвс идэж гин үү тэр. Ингээ хүүхдээ харааг шалгадаг. Тэгээ хүүхдээ одоо тэр холын харааг хөгжүүлэхэд энэ мал зүслэхэд маш сайн. Монгол хүнд ухааны уур суулгах, аливааг танин мэдүүлэх эхлэл бас багш нь байгаль мал хоёр ажээ. Хүүхдийн хараа харцсанд ихэд анх харж, харааны боловсролыг ихэд чухалчилдаг нүднээс ухаан урган гардаг тул нүд хурцвал ухаан хурц хэмээн үзнэ. Балжир ах үед нь ойр зуурын морь малын зүс, уул усны байдлыг асуух зэрэгээр аливаа зүйлийг бодиттой үзүүлж сургадаг байжээ. Түүний нэгэн тод илрэл аливаа нүдтэй онцтой байхын үндэс малын зүсээ ялгахаас эхэлдэг. Бидний танин суралцах, мэдж түгээх нэгэн зүйл бол буянт малаа танин мэдж түүний зүсийг ялган таньд сурах нь монголоор байхын уг язгуур орших билээ.